Цаашаа хөсгөөн тэргүүлсэн Отго гомгийн Ахмад хүндтэн эргэцэлгүй. Түүний үе удмынхны өвлийн нүүдлийн цуваатай бид таасны. Хаан сүргэн адуулж аминдрын гол хэрэгцээ болгосон тайгын нүүдэлчин энэ хүмүүсийг манай ард түмэн эрхлэх ажихүйхэн байдлаар таасан иргэд гэж заншжээ. Таасан нүүдэлч энэ хүмүүс манай орны хөвсгөлийн умартайгаар нутагчсан датсан дэлхийн нийт сансурах дэргэдийн хамгийн өмнө захих нь болох юм. Чангарах тутам цааны үс сордож хүч тэнгэд ахдаг болохоор бид нар энэхүү өвлийн жаврыг сүрэн хэвлэх өлчир чирэг амьдрал сурчээ. Таасан иргэд хатагшраагүй бүгд илбэгжүү нутагт өвөлдөн хэд нүүн. Уусан газар нарийн шургаас цагаалж уртсан болсон. Урт хоридөө шургааг орох бөгөөд өвөлсөн ажин дүнч даагуу бүрээстэй аж төрнө. Тайван хүйтэн 50 градус хүрхэн цөөнгөж уртсныхан даархан үгүй. Шин нутаг бууж, шин сайхан чамдснаар айд гэр түхнэж гүйцхэн тэрэ. Шин галын илч, шин цайны амтнаас тэр нутаг дан авын үүд, аз хиймрийн үүд ямархан байхыг билэгдэн. Нартай эртэлэн зодоход нас буйн аривдана гэдэг. Тэгээд ч 80 шахам жил нартай золгон эртэлж нас буйнаа нэмсэн буурдуудын нэг нь эргэсэл гой гэлээ. Эргэсэл гой хуучин нийгмийн харанхуй бүдүүлэг үед хуугийн эсний бурангүй сурталд биширч гайхаж бөглүү зэлүү тайгад ядуугийн зовлон эдэж амсаж явсан цөөнгүй. Нүүдэлч хүмүүс ийхүү мэрэг төлөвөнд шүтэж зөв бэлгийг дээдлэн дагаж явлаа. Улс оронд маань эрх чөлөөний нар мандаснаар хүн ард нийтээр хөгжил жаргалын шинэ гэгэн замд орлоо. Төр түмэн хоёрын амин холбооны хатарч тайрын цаасан иргэд нийт Монгол үндэстнийхээ нэгэн хамтаар төгс ирэхээр хангаглалаа. Манай намтрын гарамгай өдөртөгч Сэдэн баг
хөвсгөл нутгаар явж орон нутгийн ажил байдалтай танилцах явцад Эцэлгүй онгон зарим бэлэглэж ажил амьдралаа танилцуулж явсан бэлэгтэй сайхан учрыг яахан мартах вүлээ. Тэр үед Цэдэн бол даргын бэлгэлсэн энэ дүрэн Эргэцэлгүйд хамгийн хүндтэй дурсгал болсон юм. Эргэцэлгүйн хүү хүрэл галтан самдан эмгэний хүү содгонаар цагаан нуурын агнуурын ажихын төвөөс аав ээждэн золгох хөвч тайгадан гарч ан авын мөрхөөж шинэ өдрлийн химис сэргээхээр ирцгээсэ. Эднэр Монгол заншлаар аав ээжийн хүндэлж ангийн үсэг буюу үнэт эдлэл идэ барьж золгоно. Жилийн гашгайж тайгаас наг төрсөн хүндтэй сайжуудын нэгэн манай үеийн тэргүүний коммунистуудын нэгний хүн. Энэ хүн ажил бүтээлэрийн шалгаран Монгол ардын хөлбөлт намынхан 16 дугаар их хурлд төлөөлөгчөөр оролцож Москва, Варшав, Берлин хотуудаар аялаж ах トゥ ард түмнүүдийн социалист бүтээн байгуулалтын шинэ ололт туршлагатай биечлэн танилцж авснаа эх орны минь өгөөмөр ачлал гэж бахархан дээдэж явдаг юм. Нутгийнхныхан итгэлийг ямагт биелүүлж явдгаараа содгийн хийсэн барьсан бүхэн үр дүнд хүрч байдаг юм. Одоо содг цагаан нуурын агнуурын ажихын ойн ангийн бригадын даргаар ажилладаг бөгөөд үнэт хүслийг дээжийг улсад нийлүүлэх төлөвлөгөөгөө тайган анчид тасалж өгсөн удаагүй. Эднэр тайган 3-9-ээр жимдэж үзээгүй улчир хөвчийн хөх мананд төөрч яваагүй сарваг унган биеийн чиргээр ууд утаан эзэгнэн төрсөн хүмүүсээ. Эднэр тасан дээр, мөсөн дээр, усан дээр хаамж гисэн. Ургах нарнаас жаргах наран хүртэл задгай цэнгэг агаараа цээж дүүрэн амьсгалж явах хиймэр сэргэлэн эрчвдээ.
эхчүүд дундаан уудлын ангаас бууж усны ан идэв. Тэд дадаа ичийн илгэндийн хүүгийн эсор наадна. Дадаа ичийн хишгийг эдний эсор бүртэн. Агнуурын ажилтан цэвэгийн санж хадагчтай загас агнуурын бригадынхан ус нутгийнхаа өгөөжийг инхүү улс орныхон хэрэгцээнд нийлүүлэх үүргийг хөдөлмөрийн амжилтаар хангаж байна. Зуны аазмсар мөсөн цоцлогдгоод садан дуулах дариглууд тавсан гэлэлцэн сэн татан сайхан. Иргэд хөвчин гүнээс гарч цэцэгт тавыг барьна. Тэнд ядаа шумуулгүй усны тунгалаг нэрэлдэж ургамлын сайхан алаглан бий. Ачгүй басгаар сургуулийнхаа зуны амралтаар ирээд үеийн найзынхаа хамтаар янгаан хариулж яваа нэ. Оранын сайгадсан та. Нэн хапкин дэгажээ. Би сургуулийнхаа зуны амралтаар өвөө эмээ нар дээрэн ирж сурсан. Би цаандаа их хайртай. Тайгадан дуртай болохоор өнгийн цэцэг алгадаж янз бүрийн сүрэг наадсан тайван сайхан зунаад илүү гоё юм ховорхон санагддаг гэж бас сүрхүү ярьсан. Мөн галас тайгадан нэн юу хахан гэстэн. Тайван хүүхнүүд өнөөдөр сайланд гарахтаа гоёжээ. Учир нь эдгээр кинонд зураг авахыг мэдсэн. Нэрэнч холын зочид ирэхэд гоёхгүй, зураг авахгүйхтаа гоёхгүй юм бол хэзээ өмснө гэж уулын мухар урсны хаяанд торгон дээр оёд суусан билээ дээ гэдгийг бид ч бас бодлоо.